Bobby хаан болон Bobby хаан хоёрын Disney талаар ярих болно. Eminem яагаад Michael Jackson-ыг дийсэлсэн юм бэ? Хариултыг олцгоё. За, энэ болохоор 2004 онд Bobby хааныг дийсэлсэн. Шалтгаан нь гэвэл Eminem хэд их атаархсан учраас Michael Jackson илүү нэр хүндтэй алдартай болсон болохоор хүмүүс их шүтдэг. Тийм болохоор өөр дээр анхаарал татахын тулд Michael Jackson-ыг дийсэлсэн байна. Michael Jackson 2005 онд ярилцлагынхаа үеэр ингэж хэлсэн байна. Би ноён Eminem-ийг тийм хийх байх гэж үнэхээр бодоогүй. Тэр ихтэй арайс дэндүү байсан. Намайг миний эмзэг хэлбэрт оромжлсон. Би үнэхээр утгарсан. Eminem-с та яагаад Bobby хааныг яах гэж дийсэн юм бэ? Учир нь гэвэл тэр үнэхээр алдартай болсон болохоор тэр хүмүүс тэрнийг байнга шүтдэг байсан. Намайг гэхдээ нэг сайн мэдхгүй байсан учраас тэр. Гэтэ би нэг удаа зүгээр тоглоом шоглоомор дийсэн юм аа. Тэгсэн чинь Michael Jackson сүр болоод эндэлээс намайг шүүгтэн мөгтэн гэж юм яриад байсан.